За би энэ төслийг бол дэмжиж байгаа. Яг бол би бүр ёстой эхнээс нь энэ төслийг бол мэднэ. Жан-Клод Юнкер ерөнхий сайд байхасаа энэ төслийг дэмжиж хэрэгжүүлж явж исэн. Жан-Клод Юнкер гэдэг хүнийг бид нар талархалтайгаар санаж явах хэрэгтэй. Яг бол үнэхээр Монгол улсыг дэмжиж одоо EBRD гэдэг энэ байгууллагт ороод EBRD-гийн өнөөдөр Монголд хийсэн байгаа нийт хөрөнгө оруулалтын багц нь 2 тэрбум доллар лав гарцсан байж байгаа. Манай Монголын хамгийн том хөрөнгө оруулагчтай нэг. Тэгэд энэнд ороход тэр жижиг Люксембург улс Жан-Клод Юнкер сайд биднийг дэмжиж яваад бидний мөнгө дөрмийн санд нь хүрэхгүй байхад тэр мөнгийг босгоод бидний өмнөөс өөр орноор төлүүлээд бид нар өнөөдөр Европын хөгжлийн банкны EBRD-гийн гишүүн болцсон, тэндээс зээл авдаг болцсон, хөнгөлтэй зээл аваад 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн явж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр хамгийн амжилттай явсан төслүүдээ нэг 2009 онд Жан-Клод Юнкер ерөнхий сайд Монголд ирэхдээ яг энэ төсөлтөд очиод би танилцчихсан шиг санаж байна. Тэгээ энэ бол одоо ингээ үр дүнтэй явж байгаад би их баяртай байна. Тэгээд энийг бол дараагийн шатанд нь одоо EBRD-гээс зээлээ аваад гаргаад явах гэж байгаад баяртай байна. Ер нь Монгол улс нөгөө эрүүл мэнд бүгдээр л ярихлаараа эрүүл мэндийн салбар боловсролт хөрөнгө оруулалт хийх ёстой, хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Хүнийхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөр юунд хийх юм? Энд тэгээ 120 ортой эмнэлгийг бол би дэмжиж जैन 126 гишүүнтэй парламенттай байснаас 120 ортой зүрх судасны төвтэй байх нь би хамаагүй дээр гэж үзэж байгаа. Тэгээ 126 гишүүн дээр юу ч бодохгүй гараа өргөцгөөчөөд 120 хүнтэй эмнэлэг дээр яах вэ ийх үгээд яриад байгаа би сайн ойлгохгүй байгаа. Харин одоо энэ дээр нэг юм би асуумаар байна. Наадахчин юу бид нар энэ төвийн сургалт судалгааны томоохон төв болгож тим амбицтайгаар ажиллаж чадахгүй юу? Өөрөөр хэлбэл зөвхөн Монголын төвшингийн биш бүстэй бид нар нэгэнт гадны Европын тусламж дэмжлэг авж байгаа юм чи тим том амбицтайгаар тим том төв байгуулж чадвал их сайн байгаа. Тим амбиц, тим зорилго байгаа юу? Манай эрүүл мэндийн салбарынхны мэдлэг бол сүүлийн үед үнэхээр ахиж байгаа. Тэр лүгөө явхад энэ төсөл тусвалж чадах уу гэж асуумаар байна. За, зохиолтой төвшний асуултанд хариулъя. Чимбүрэн сайд 5 номер. За баярлалаа. Бас энэ төслийг бас амь оруулахад энэ ажлын одоо санхүүжилтийг манлайлж байгаа тэр одоо эрхмүүдийг бас энэ дурсаж шилж байгаад их баяртай байна. За энэ төсөл өөрөө Европын сэргийн бусалтын банк тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хоёр бол хоорондоо яг шүтэлцээтэй. За энэ байгуулагчснараа бид зөвхөн одоо Улаанбаатар хот биш, Монгол улс биш, бүсийн бас том төв болох бүрэн боломжтой болно. Тухайлах юм бол олон төвүүдэд хийж чаддгүй эмчилгээг өнөөдөр манай улсын 3 дугаар төв эмнэлгийн зөв судасны эмч нарын баг хийж чадаж тэр битгийвэл одоо зүгээр одоо Монголынхаа бусад эмнэлгийн эмч нарыг сургаа зогсохгүй гаднаас хүртэл хүмүүс ирж одоо эмчлүүлж байгаа. Тэгэхээр энэ зүрх судасны энэ өвчлөлийг нээлттэй биш судсан дотор нь хийдэг энэ технологи нь өөрөө нэлээд ур чадвар шаардсан, өртөг зардал ихтэй технологийн том дэвшлүүдийг нэгтгэх. Зөвхөн одоо ангиографийн аппарат нь гэхэд одоо зөвхөн одоо 2 талаас нь хардаг биш 3D-гээр хардаг 3 панелтай байх жишээтэй. За дотор нь хэрэгжилж байгаа хэрэгслүүд нь өөрснөө бид одоо хамгийн сайн технологиг авч хэрэгжилж чадж байна өнөөдөр. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн одоо энэ хамгийн төвөгтэй зүрхний одоо энэ дотор стенд тавих зардал нь 100 сая даваад явж байгаа шүү дээ. Энэ болгоныг бид дааж чадж байгаа. Тэгэхээр энэ санхүүжилтийг бас шийдэж чадж байгаа нь эмч нарт технологи хөгжүүлэх боломжийг олгодог бас нэг том хөшүүрэг байдаг. За энийг бас бид хийж чадаад одоо тоног төхөөрөмжөөр нь бүр цоо шин технологи тавиад өглөөр би бол ямар ч байсан бурядаас бол ирнэ л гэж найдаж байна. За ингээд цаашаа хөгжүүлээд манай эмч нар бас одоо дэлхийд олон сайхан илтгэлүүдэд тавиад ирвэл наашаа ирэх урсгал нэмэгдэнэ. Энэ бол зүгээр нэг Монгол зориулсан төсөл биш ээ. Энэ бол дэлхийд зориулсан төсөл, дэлхийн хэмжээний төслөө гэж хэлье. За баярлалаа. За Батбаяр гишүүн асуулт